Сноубол хөөгдснөөс хойш фермийн амьдрал орвон горон эргэж 7 хоног болгоно л шинэ шийдвэр, шинэ захирамжууд хонь-хойноос гарсаар байлаа. Эхэндээ амьтад тэр шийдвэрт дургүй зөөхөд телевизэр үзүүлж ажлаас нь чөлөөлдөг байлаа. Дараа нь Squirrel бүгдийг ухуулан ятгадаг боллоо. Сүүлдээ бүр хамаа намаагүй их ажиллаар дарах боллоо. Маш их ажиллаж өлөн зэлмэн явах болсон амьтад гахайн зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэн ойлгохч тэнхэлгүй болжээ. Амьтад аажмаар дарангуйлын дөнгөнд орж байгаагаа ухаарахгүй л байлаа. Наполеон Squirrel хоёр ч тийм боломж олгосонгүй. Squirrel-ийн ухуулга сурталчилгаа, Наполеоны хэрцгий авир хоёр энэ бүхнийг далдалж байлаа. Минимус хэмээх шүлэгч дуучин гахаа. Шин дуу зохион дуулж олныг байлдан дагуулж байлаа. Бүх дуу нь фермийн цэцэглэл төгөөжл ахуй түүх аатарлаг үйлсийн тухай байсан юм. Ийхүү өдөр хоног ээлжилсээр сар өнгөрчээ. Миний бие тэргүүтэй гахайн зөвлөл терм байгуулах асуудлыг наривчлан судалж, термийг 2 жилийн дотор байгуулах шийдвэр гаргалаа. Мажор бидний сайхан амьдралын төлөө амиа өгсөн. Харин бид ирээдүйн хойч үеийнхээ төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй. Тийм шүү. Тийм. Та бүхэн Наполеоныг ямар ухаалаг удирдахч болохыг харж байна уу? Бид тэрний удирдлаганд цэцэглэн хөгжих нь тарцаагүй. Үнэн дээр терм барих санаа бол анхнаасаа л Наполеоны мань санаа байсан юм шүү дээ. Тэгвэл тэр яагаад энийг эсэргүүцэж амар ширүүн үг хэлдэг байсан юм? Үгүй, тэр чинь бол Snowball-ийн хуурамч чанарыг л ил болгох гэсэн сүүхэ байсан. Энийг тактик гэдэг багхгүй юу? Тактик нөхтөө, тактик. За одоо минимус өглөө шиг ферм нар дууга дуулна. Төгсгөлд нь тэрээр Наполеон багш нартай цоошин дууга толилох болно. Мозесийн ярддаг жинхэнэ удирдагч бидний эцэг Наполеон юм болов? Хүшээ, энэ тухай хамаагүй ярьж болохгүй гэвэцтэй. Наполеон мадтугаа! Наполеон мадтугаа! Их чөлөөдөгч Мажорын үйл хэрэг үрд мандам дараг. Авчилсан эцэг Наполеон мадтугаа! Амьтад тэр жилжингэн ёстой боол шиг л ажилласгаалаа. Гэвч ажиллаан хийхдээ харин ч урамтай байсан. Тэд Наполеонд бүрэн итгэлтэй байсан болохоор ямар ч шахалт шаардлагагүйгээр хүнд хүчээр ажлыг нугалцгааж байлаа. Харин харгалзагч ноход нарын байнгын шахалт дарамтал нэг бага зэрэг төвөгтэй байсан да. Хэсэг хугацааны дараа терм сая нэг юм зөвшөрч эхэллээ. Гэвч термийн ажил их л удаан үргэлжилж байлаа. Энэ бүхнийг өөрчлөх шинэ бодлого боловсруулагдсан бөгөөд бүтэн сайн өдрийн хуралдаар Наполеон зарлах тухай мэдээлэл фермер нэг тарлаа. Ийхүү шинэ бодлогыг зарлах хурлын өдөр тулж ирлээ. Амтны фермийн өмнө олон асуудал тулгарч байна. Гэвч бүхий л асуудлыг бид Наполеоны мэрэгэн ухаанаар даван туулж байна. Фермдээ үйлдвэрлэх боломжгүй зүйлсээр бид дутагдах боллоо. Тухайлбал шатагч тос, уяа, нохойд өгчийг нэмэг, морины тах, хадаас бидэнд хэрэгтэй байна. Энэс болж Squirrel-ийн санаачилсан надад зориулсан хөшөө босгох ажил болон термийг байгуулахад ихэд удаашралтай байна. Үүсэн бий болсон хүндрэлийг даван туулахын тулд би арилжаа 8 хийх шийдвэр гаргалаа. Бидний удирдагч Наполеон маш хүнд шийдвэр гаргалаа. Тэрэнд ийм шийдвэр гаргахад маш хүнд байсан гэдгийг мартаж болохгүй.
Тэгээд ч худалдаа наймаа хийж болохгүй гэж заасан. Тэгэж бичсэн баримт нь хаа байна аа? Наполеоныг энэ шийдвэрээр дуулгахад дорон шуугилдаж байсан амьтад чимээгүй боллоо. Сквирл үннийг хэллээ. Үнэхээр арилжаа намаа хийж болохгүй гэж хаанч тусгаагүй шүү дээ. Гэвч энэ асуудал та бүхнийг зовоох ёсгүй. Та бүхний өдөртөгчийн хувьд хүмүүстэй харьцах, арилжаа намаа хийх бохирожлыг би өөрийн нуруунд дээр авч байна. Бид бүсээ чангалж өвс эрдэн шис зэргийг худалдаалах болно. Гахайнууд золиос гаргаж сүү алимнаас илүүчлэх тул үхэрнүүд илүү их сүү гаргаж галуунууд алим хураах ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн бид шэнхэн өндөг зарах болно. Энэ золиосыг дахианууд терм барихад оруулж байгаа өөрсдийнхөө хувь нэмэр гэж ойлгох хэрэгтэй. Амьтны ферм үрд мандан бадраг. За, одоо та бүхэнд минимус шин уран бүтээлээ төлөвлөлнө. Дараа нь бид бүгд телевизээр урах цэн далаа, хоолндоо зэрэг баримтд нэвтрүүлэг үзнэ. Та бүхэн нэвтрүүлгүүдээс бусад фермүүдийн амьтдын амьдрал ямар хүнд хүчээр байгааг төвөггүй ойлгох болно. Үнэхээр телевизээр хүмүүс хэрхэн амьтдын үр төлөйн дээрэмдэж байгааг болон өндөг хаглан шаарж үхрийн цогцоор хоолын идэж байгааг үзүүлж байлаа. Телевизийн нэвтрүүлгийн дараа Сквирл амьтдтай уулзаж худалдаа арилжаа хийх шийдвэрийг гаргаж байхдаа Наполеон хэрхэн шаналж байсан тухай болон арилжаа намаа хийж болохгүй гэсний нь Сноуболын зохиомл хэлсэн зүйл болох тухай ярьлаа. Амьтад худалдааны зууч Вимперээс ихэд цэрвэж байлаа. 4 хөл дээр нь зогсож байгаа Наполеон, 2 хөл дээр нь зогсож байгаа ноён Вимперд тушааж байх нь амьтдын бахаргалыг нэг төрүүлж байлаа та. Тун удалгүй гахайнууд байшинд амьдрах болсон тухай зарлаатгалаа. Гахайнуудаа удирдан зохион байгуулах хүнд хүчээр ажлыг гүйцэтгэхийн тулд ийм шийдвэр гаргаж илдээ. Нэг удаа Жессед нэгэн галуу байшингийн цонхоор үдсэн зүйлэн ярьжээ. Жессе шөнө гэрэлтэй байшин руу явж үнэн бодиттой болохын шалгалаа. Үнэхээр гахайнууд ширээ тойрон сууцгаагууд хоол идэцгээж зарим нь орон дээр унтаж байх юм гин. Энэ тухай Жессе ярихада хэн ч итгэсэнгүй. Гэвч Гловер оронд унтаж болохгүй тухай 7 үндсэн журамд тусгагдсан байдаг тухай санаатгалаа. Мюррел. Надад чиний тусламж хэрэгтэй байх юм. Энийг нэг уншаад өгөхгүй юу? Энд оронд унтаж болохгүй тухай бичигдэж юу? Үгүй байна. Харин ямар ч амтан хөнжилд унтаж болохгүй гэж бичсэн байна. Би ландуурсан юм байх та. Нөхдөө, гахайнууд биднийг оронд ундадгаа гэж сонсоо юу? Яагаад болохгүй гэж? Орнууд маань тогтоол байна. Гэхдээ бидний хүссэн шиг тогтоо биш. Ойрын өдрүүдэд бидэнд бүхий л оюуны хөдөлмөрийг хийж дуусгах хэрэг байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна нөхдөө. Тэгэхээр та бүхэн бидний амар тайван байдлыг алдагдуулахгүй үстэй нөхдөө. Та нарын хинэнч Джонсын буцаж ирэхийг харахыг хүсэхгүй л байгаа үстэй. Хатуухан өвөл боллоо. Салхи шуурга цас шамар гар солигдож хүйтэн жавар 2 сар хүртэл суларсангүй гадаад ертөнц тэднийг харж байгаа. Хэрв тэд термэн цагт нь барьж дуусгахгүй бол атаргсан хүмүүс баярлнаа гэдгийг сайн мэдэж байсан болохоор амьтад чадлынхаа хэрээр зүтгэцгэн. Амьтдын хоол хүнс улмал хомсдож байлаа. Харин гахайнууд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нууц гэрээ байгуулсан байсныг хэн ч мэдсэнгүй. Нэмгэргийн өглөөч. Сайхан байна шүү. Ой, өндгөө дарах ёстой байсан дахианууд өндгөө тушаа. Бид 400 өндөгний гэрээ хийчихэд байна. Хэрвээ одоо өндөг гархан гэвэл жинхэнэ аллан болно штэ. Бид та бүхний тушаалыг дагаж чадахгүй. Бүгд өндгөө хагалцгаа. Джонсыг хөөснөөс хойш анх удаа ферм дээр
3 залуу эмэ дахиагаар удирдуулсан бослог гэмээр нэг үймэн гарлаа. Хариуд нь Наполеон Тахиануудад хоол өгөхийн зогсоох тушаал гаргаж Тахианд эрдэн шишийн үр өгсөн хэнийг ч гэсэн цаасалж шийтгэх зарлиг буулгалаа. Тушаалын биелэлтэнд ноход хяналт тавьж байлаа. Тахианууд 5 өдөр тэсвэрлсэний дараа яалтчгүй бууж өгөөд үүрлүүгэн буцаж явлаа. Тэр үеэр 9 дахиа өглөө. Тэдний өгсөн шалтгааныг Squirrel овжны улмаас гэж зарлаа. Энэ хүү үймэний тухай ихэнх фермийн амьтад ёор мэдсэнгүй. Энэ явдлаас хойш амьтдыг хяналтан дан байлгахын тулд Наполеон Squirrel 2 шин төлөвлөгөө боловсруулах ажилдаа орлоо. Дахианууд муу жишээг бидэнд харууллаа. Ийм тохиолдлыг бид дахин гаргаж болохгүй. Squirrel асуудлыг арай ядан талднуулаа. Бидэнд амьтдыг хяналтан дан байлгахын тулд шин зэвсэг хэрэгтэй. Маш зөв. Дэмжиж байна. Бид хуулах сурталчилгааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Энэний тулд бид киног нэвтрүүлэх хэрэгтэй. Киногаар дамжуулан хүчтэй сурталчилгаа явуулж тэрэндээ галуу, зарим мулгуу үхрнүүдийг болон хоньнуудыг ашиглах нь зүйтэй. Бид яаж киноны төхөөрөмж авах юм бэ? Тэвдтэй. За, ноён Вимпресс боломжийн хүү нөхцөлтэй зээл авах тухай ярилцаж байгаа тул энэнд санаа зовох хэрэггүй. Хэд хоногийн дараа хурал дээр Squirrel термийн мега төслийг санаачилж амьтдыг сайн сайхан дүргэх үйлсийг эхлүүлсэн Наполеонд амьтны баатар 1-р зэргийн одонг гардууллаа. Хариуд нь мөн гахайнууд бүх амьтдыг үйлдвэрлэн эрчимжүүлж улам их сайн ажиллахыг шаардан ятгалаа. Багшоор сайн дураар ажлын цагаан сунгаж шүн дөлөөр сарны гэрэлт хүртэл ажиллах боллоо. Терм сүндэрл сайрал байлаа. Хүн төрлөختөн нуран унахад тоталитаризм ялалт байгуулна. Тоталитаризмын үүсэл номын зохиогч Америкийн гүн ухаантан Ханна Аренд